Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчиллийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Харин Есүс бол гин нүглийн шийдэл юм. Нүхэндээ байгаад л байх нь бидэнд хизээж тус болохгүй. Харин нүхнээс гарах Бурхны арга замыг бид мэдэх ёстой. Давид бол Бурхны хайрлагдсан нэгэн байсан. Бурхнаар хайрлагдсан нэгэн гэж нэрлэгддэг байсан. Өнөөдөр бүгдээрээ Давид хаан хэрхэн Батшебатай гин нүгэл үйлдсэнийг наривчлан харах болно. Энэ түүх та нарт Бурхны нэгүсэл нь ямар гайхалтай юм бэ гэдгийг өмнөхөөсөө илүү ойлгоход туслана. 2 дугаар Самуэль 11-ийн 1-р ишлэлд хавар хаад дайнд морддог үед Давид Йоабыг зарц нарынхаа хамт болон бүх Израилийг илгээхэд тэд Амоны хүүгүүдийг устгаж Рабаг бүслэв. Харин Давид Иерусалимд үлджээ гэжээ. Хэлэх гэсэн гол санаа энд байна. Хаад дайнд мордох үеэр Давид гэртээ үлдсэн. Тэр бүх хүнийг дайнд явуулсан атлаа өөрөө гэртээ үлдсэн. Та ямар нэг юм эндээс харж байна уу? Та байх ёстой газараа байснараа өөрийгөө ямар нэгэн асуудлаас аварч байдгийм шүү. Хэрв та нямгаргийн өглөө сүм дээрээ байх ёстой бол зайлуу. Та нарын хідэн энэ арга хэмжээнд өөрийгөө бүрэн зориулж байна вэ? Мэдхгүй. Зарим нь үдээс хойш хүрээд ирэх, зарим нь юм идэхээр явсан байх. Бас зарим нь бүр ядраад гэртээ харихаар шийдсэн байх. Магадгүй тэдний зарим нь үдээс хойш жаах асуудалтай болох, зарим нь сорилтод орох ч юм уу, би сайн мэдэхгүй байна. Хэрв та энд байх ёстой бол байх ёстой газараа байсан дээр эс бөгөөс бүх зүйлээ алдъя шүү дээ. Байх ёстой газараа байх нь их чухал шүү, тийм биз? Өглөө хааныг тийшээ гарахаас өмнө та нарын хідэн Бурхантай цаг өнгөрүүлэх ёстой вэ? Өглөө бүр тодорхой хэсэг хугацааг байх ёстой газараа байж өнгөрүүлэх нь хэрэг асуудлаас биднийг авардаг бол 5 минут ч байсан хамаагүй шүү дээ. Өглөө бүрээ Бурхантай хамт эхлүүлээрэй. Өглөөг өөрийнхөө ажлаар битгий эхлээрэй. Хэрв та ажлаа хийгээд л эхлвэл өдөр тэр чигтэл дуусчих шүү дээ. Бидний хүч чадал Бурханаас л ирдэг шүү. Нэгэн үдэш 2 дугаар ишлэлд Давид орноосоо босож хааны гэрийн дээвэр дээгүүр алхаж байгаад угаал үлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Би бол хизээч дээвэр дээр усанд орохгүй, харин тэр үед ордог байсан байна. Энэ бол хамгийн таатай газар байсан баха гэж би боддог. Гэхдээ мэдгүй. Тэр эмэгтэй төрхөөрөө ихэд үзэсгэлэнтэй ажээ. Тэгэхээр магадгүй Давид хаан түүнийг усанд орж байгаа гэдгийг мэдээд тийшээ алхсан байж болох юм. Мэдгүй. Мэдээд алхсан уу, мэдхгүй алхсан уу? Ямар ч тач бидний мэдхээс хамаагүй илүү зүйл энд болсон байна. Давид хүн явуулж тэр эмэгтэйн тухай лавлаа асуухад нэг нь эн чин хийдхүүн Уриагийн эхнэр Элиамын охин Батшеба биш үү гэв. Тэгэхээр энд ямар нэгэн худал хэлсэн байгаагүй. Түүний гэрэлсэн эмэгтэй байна гэдгийг Давид мэдсэн. Бүсгүй өөр нэгнийх гэж Давид мэдэж байсан. Давид байх газараа байгаагүй. Тэр хаад дайнд мордох цагаар дайны талбарт байгаагүй. Тэр гэртээ үлдсэн. Тэр дээвэр дээр байсан. Тэгээд тэр бүсгүй дээвэр рүү харсан. Би сайн мэдэхгүй байна. Зүгээр л ариун сүнсэнд даатгаад та нарт үлдээе. Харин одоо 4-р ишлэлээс би их сонирхолтой юм олж харлаа. Давид элч нарыг явуулж түүнийг авчруулв. Энэ яг юу гэсэн үг юм бэ? Энд тийм асуусан, гуйсан гэсэн үг алга. Тэр бүсгүйг авчирчээ. Надад тийм сайн сонсогдохгүй юм шүү. Хүч хэргэлсэн гэсэнтэй л адил сонсогдож байна. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд өөрийн гэрт буцав. Тэгэхээр энэ үед тэд нэг онцгой хуулийн дор амьдардаг байсан бөгөөд гэрэлсэн эмэгтэй Бэлгийн харилцаанд орвол бузарцсан хэмээн тооцдог байсан бөгөөд гэртээ харихаасаа өмнө цэвэрших зан үйл хийх ёстой байжээ. Тэгэхээр юу гэж? Таны гим нүгэл үргэлж ил гардаг.
Эмэгтэй жирэмсэн болоод Давид руу хүн явуулж би жирэмсэн боллоо гэж хэлүүлв. Хөөх. Би та нарт Давидын уналтын шалтгааныг харуулахыг хүсэж байна. Бурхны хайртай нэгэн ийм л нөхцөл байдалд унсан байна. Түүний сул тал нь юу байсан бэ? Хүсэл тажаал. Айдас биш. Уур хилэн биш. Харин хүсэл тажаал байсан. Муу ярын сүнс хүмүүсийг өөр арга замаар уруу татдаг. Тэгэхээр би та нарт нэг зүйлийг хэлье. Та нар өөрсдийгөө сайн мэддэг байх ёстой. Өөрийнхөө сул талбар дээрээ унахгүй тулд юу хийх ёстойгоо мэддэг байх хэрэгтэй. Тийм биз? Би та нарт нэг зүйлийг хэлье. Хэрв та ийм талбарт цоригддаг эр хүн эсвэл бүсгүй бол та сайхан гэр бүлтэй бол ямар нэгэн элдв муу зүйл хийхийг хүсэхгүй байгаа бол хэрв та үзэгсэлэнтэй сайхан бүсгүйчүүд залуучуудтай хамт ажилладаг бол би та нарт нэг зүйлийг хэлье. Нүдээ ансан дээр тэгээд тэнд очихоос өмнө залбирсан дээр шүү. Та тэднэртэй кофений завсарлага авах хэрэггүй. Та тэдэнд гэр бүлээ болдог асуудлаа ярих хэрэггүй. Тэднэрт өглөөний цай авч өгөх хэрэггүй шүү. Галзуу юм шиг л зүгт. Та нар мэдээ шүү дээ. Би энд яаж ирсэн бэ? Яаж байгаад ийм зүйл болчих вэ? Гэж ямар олон хүн хэлдэг үлээ дээ. Өчүүхэн баг хугацаа шүү дээ. Маш өчүүхэн жижиг хууралт. Бид маш өчүүхэн жаахан л буулт хийхэд ариун сүнс алхам бүрийг анхааруулan хэлсээр байхад тоохгүй өнгөрөхөд л ийм зүйл болчихсон байдаг. Юу болоод өнгөрснийг мэдхээс ч өмнө та аль хэдийн асуудалд орж амьдралдаа байгаа үн цэнтэй бүхнээ алддаг шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ урд өмнө байснаас илүү ухаалаг байцгаая. Амен. 6 дугаар ишлэл. Давид Яоб руу хүн явуулж хийдхэн Уриаг над руу ирүүл гэж хэлүүлв. Тэгэхээр Давид бүсгүй нөхөр рүү хүн илгээсэн байна. Ийхүү Яоб Уриаг Давид руу явуулв. Урия түүн дээр ирэхэд Давид түүнтэй тэмчих зүйл ярилцсангүй. Учир нь түүнд нэгэн санаа байлаа. Давид түүнийг гэрт нь хариулахыг хүссэн нь эхнэртэйгээ хідэн шүнийг хамт өнгөрүүлэхийг хүссэн. Ингэснээрээ бүсгүй нөхрөөсөө жирэмсэн болсон хэмээн харагдуулж өөрөө өрхнээс нь мултрах төлөвлөгөөтэй байлаа. Тэгэхээр бид нар харж байна шүү дээ. Тэр бусадаа хуйлдан, хуурам ихэлж, гэм дээрээ гэм нүглийг улам нэмж байна. Урия түүн дээр ирэхэд Давид түүнээс Яоб болон хүмүүсийн сайн сайхан байдлын талаар асуув. Үүнээс илүү зүйлийг тэр асуусангүй. Тэр богинохон хитгэн асуултыг л асуусан. Тэгээд Давид Урияд гэртээ харж хөлөө угаах тунгив. Урия хааны гэрээс гарч явсанд хаан түүний араас бэлэг илгээв. Чамаг энд байхад чин би бэлэг өгөөд хиё гэдэл. Гэвч Урия тэр үнэхээр шудраг, итгэмжтэй, үнэнч зан чанартай нэгэн байсан. Хааны гэрийн хатавчинд эзнийхээ хамаг зарц нарын хамт унтаж гэртээ харсангүй. Хүмүүс Давидэд Урия гэртээ харсангүй гэж хэлэхэд тэр Урияд чи аян замаас ирээгүй гэж юунд чи гэртээ харсангүй вэ гэв. Одоо эндээс бид Уриягийн зан чанарыг харж болно. Урия Давидэд Бурхны авдар Израиль болон Юда нар майханд оргонж миний эзэн Яоб болон эзний минь зарц нар задгаа талбайд хэвтэж байхад би гэртээ идэж уун эхнэртэйгээ унтахаар очиж чадна гэж үү? Таны амьд буугаар бас таны сүнсний амьд буугаар тангаргалээ. Би огтхонч тийм зүйл хийхгүй. Өөрөөр хэлбэл тэр ингэж хэлж байна. Ах дүүс минь зовж шаналж байна. Бурхны авдар булаагдаж, Бурхны нэр доромжлогдож байна. Хүн бүр хүнд хэцүү зовлон дунд байхад жаргаж цэнхэхээр би явж чадахгүй. 12 дугаар ишлэл дээр иймд Давид Урияд өнөөдөр ч мөн энд байв. Маргааш би чамайг явуулъя. Ингээд Урия тэр өдөр болон дараа өдөр нь Иерусалимд үлдэв. Давидын санаа хараахан хэрэгцсэнгүй. Давид түүнийг урьж өөрийн өмнө идүүлж уулгасаар согтов. Энэ бол бүх дуулалыг зохиосон Давид шүү дээ. Бид бүгдийн хүндэтгэн биширдэг, Бурхнаар хайрлагдсан нэгэн. Энэ бол миний хонч надад утгах зүйл нэгэхэн ч үгүй гэж дуулал 23-ыг бичсэн хүн.
Тэр өөрийн өмнө Уриаг идүүлж уулгасаар согтов. Өдөш Урия гарч яван эзнийхээ зарц нартай хамт өөрийн дэвсгэр дээр унтав. Тэр гэртээ харьсангүй. Давидын уур нь хүрсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгэхээр юу гэж? Би Давидын нэр төрийг унгах гэсэн юм биш ээ. Тэр бол Бурхны агуу нэгэн байсан. Юу гэхээр би ямар нэгэн буруу зүйл ярьсан бол та нар над руу загтал бичээрэй. Гол асуудал нь эндээс би энгийн нэгэн зүйлийг хэлэх гэсэн юм. Давид бол энгийн нэгэн байсан бөгөөд Бурхны агуу нэгэн болсон юм. Гэхдээ тэр төгс хүн байгаагүй. Амен. Мэдээж хэрэг Бурхан бол түүний алдаанаас илүү агуу гэдэгт тэр итгэсэн юм. Энэ түүхэн хийж чадахгүй зүйлээ хийх гайхамшигтай итгэхийн аргагүй урам зориг өгнө гэж би итгэж байна. Та өөртөө урам зориг хугардаг байх. Бусдад итгэл алдардаг байх. Та бусдыг гомдоож шархлуулдаг байх. Тэгвэл та өөртөө ингэж хэлээрэй. Босч Бурхан эцэг рүүгээ очие. Тэр намайг эдгэж дахин нэг удаа сэргээх болно. Төөрсөн хүү юу хийсэн бэ? Тэр үнэхээр завхарч доройтож гахаан хашаанд амьдарч байсан. Тэр эцгийнхээ бүхий л өв хөрөнгийг үрсэн. Тэгээд тэр өөртөөгөө нүүр тулсан гэж Библи хэлдэг. Хөөх. Би мэдэхгүй байна. Одоо яг намайг сонсож байгаа хин нэгэн байгаа бол сандал дээр юм уу? Буудан дээрээ суугаад намайг үзэж байгаа хин нэгэн байна уу? Нэг удаа би номлож байхдаа "Хей, сандлаа налаад тэр шар хайрыг ууж байгаа чи" гэд хэлчихсэн юм. Гэтэл бидэнд нэг ийм гэрчлэл ирсэн юм. 20 настай нэг залуу яг л төөрөлдсөн хүү шиг байж. Тэр олон жилийн турш Харт амхинд ман суурсан байж. Таныг яг тэгж хэлэнгүүд надад маш аимшигтай санагдсан. Тэгэд би мэгшин уйлж Христийг хүлээн авсан гэж хэлсэн юм. Тиймээс энэ конференцээр дамжуулан Бурхан таныг зогсоохыг хожимдоогүй шүү гэж хэлхийг хүсэж байна. Та одоо зөв шийдвэр гаргаарай. Өнгөрсөнд хийсэн буруу шийдвэрийнхээ үр дагавруудыг эргүүлээрэй гэж хэлхийг хүсэж байна. Амен. Бурханы ажил бол хүмүүсийг шүүж буруутгах биш, харин итгэл найдварыг өгөх юм. Би та нарт дахиад хэлмээр байна. Би гим нүглийг хөнгө үзэж байгаа юм биш ээ. Харин бид гимшдэг байх хэрэгтэй. Гимшихтэй хурдан байх хэрэгтэй. Бид буруу зүйл хийхдээ харамсдаг байх хэрэгтэй. Харин гим нүглийн шийдэл нь Есүс юм. Бурхан бидэнд арга замыг зааж өгсөөр байхад унсан нүхэндээ хөвтөд байх нь бидэнд тус болохгүй шүү дээ. Хүн бүхэн таныг буруутган шүүмжилж нүхэн дээр чинь таг тавьж байхад зөвхөн Есүс таныг өргөж гаргадаг нэг юм. За цааш нь Давид Явт загтал бичиж түүнийг Уриягаар илгээсэн байна. Тэрээр загталд 15 дугаар эшлэлдэр Урияг хамгийн ширүүн тулдааны тэргүй игнээ тавьж түүнийг орхин холдох тун. Тэгвэл тэр цохигдоо өхнө гэсэн байлаа. Хөөх. Юу гэхээр энэ түүхийг би дахин унших бүртээ энэ хэсгийг удаан харж байгаагүй. Шуудхан л Бурхны нэгүсэл энэрл нь ямар агуу гайхамшигтай юм бэ гэдгийг үнэхээр би харж чаддаг. Энэ үйл явдлаас хойш Давид хаан бүтэн жилийн турш гэмшээгүй бөгөөд эш үзүүлэгч ирээд түүнд нэгэн түүхийг ярих хүртэл Давид хаан гэмшээгүй юм. Би энэ түүхийг ярихгүй. Ярьж байгаа түүх нь өөрийнх нь тухай. Энэ түүх дээр өөрөө яригдж байгаа юм байна. Бүх зүйл түүнийг эсэргүүцэж байгаа юм байна гэдгийг тэр ойлгосон. Юу гэж заримдаа бид аимшигтай гим нүгэл хийчгээд өөрийгөө хуурдаг. Маш олон шалтгаан шалтгааныг хэлж бид буруу зүйлтэйг нүүр тулдаггүй. Магадгүй өнөөдөр та үүнийг хийх хэрэгтэй байх. Өнөөдөр та шалтгаан тоочгоо болох хэрэгтэй байна. Гим нүглийнхээ төлөө хин нэгнийг буруутгахаа болж харин хийсэн бузар булаатайгаа нүүр тулах хэрэгтэй байна.
Энэ бол муу зүйл биш юм. Энэ бол сайн эхлэл бөгөөд эндээс л та яг дахин эхлэх боломжтой. Хэрв та өөрийнхөө бодит үнэнтэйг нүүр тулахгүй бол дахин эхэлж чадахгүй. Та нар үннийг мэдэж, тэгээд үнэн та нарыг чөлөөлөх болно. Та нар нүхнээс авиран гарч, буруутгалыг тээхгүй байх боломжтой. Тийм ээ. Давид хаан Библиэд дэх агуу баатруудын нэг болсон юм. Та нар Давид хааны тухай бодохдоо энэ бүх зүйлийг санахгүй байж болно. Би энэ зогсоод үүнийг авч явахдаа тийм ч дуртай биш л дээ. Гэхдээ энэ зураг Бурхан ямар гайхалтай, итгэл найдвартай юм бэ гэдгийг харуулдаг. Мөн хүнд хэцүү нөхцөлд байгаа, одоо хожимдсон гэж хэлдэг, муу ёрын сүнсний үгэнд итгэсэн олон хүмүүст итгэл найдварыг өгдөг. За тэгэхээр түүний гим нүгэл маш их үр дагавартай байсан. Үр дагавар байгаагүй гэж хэлмээргүй байна. Энэ үйл явдлаас хойш Давидын гэрт дайн тулаан тасраагүй юм. Үр дагавар заавал байна. Гмийн талаар бидний санаж байх ёстой зүйлийн нэг бол үр дагавар юм. Гим нүгэл уучлагдсан өршөөгддөг. Бурхан таныг үргэлж уучлан өршөөж, Бурхантай харилцах харилцаанд та сэргээгдэн шинжлэгддэг. Гэхдээ энэ нь хийсэн гим нүглийн чинь үр дагавар байхгүй болно гэсэн үг биш шүү. Үннийг хэлэхэд ийм их зүйлийг хүсэх хэрэгтэй гэдгээч би мэдэхгүй байна. Заримдаа бид нар ингэж хэлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Бурхан минь, та намайг уучлсанд би үнэхээр талархаж, намайг хайрласанд баярлж байна. Та надтай харилцаатай байгаа талархаж байна. Буруутгалыг өөртөө тээмээргүй байна. Гэхдээ ирээдүйд дахин ийм гим нүгэл үлдэхгүй байхын тулд хийсэн гмийнхээ үр дагаврыг үүрье. Библийн сургаалт үгс номонд хэрв зарцчин хийсэн буруу зүйлийнхээ үр дагаврыг амсахгүй бол дахиад л бурууг үлдэнэ. Тиймээс үр хүүхдүүдээ хийсэн буруу зүйлийнх нь үр дагаврыг амсуулахгүйгээр үсгэх юм бол таны үгийн дагуу үйлдэхийг битгий хүлээ гэж хэлсэн байдаг. Би эхлээд хүүхдүүдтэй хэлдэг. Хэрэг бүтэхгүй бол үр дагаварт нь хүрдэг. Би та нарт нэг зүйлийг хэлье. Ийм замаар л Бурхан бидэнтэй хамт байдаг. Бурхан эхлээд бидэнд үгээ хэлдэг. Бидэнд түүний үг хүрэх, түүнтэй санал нэгдэх, аливаа зүйлийг түүний арга замаар хийх хүртэл бүхий л зүйлийг тэр хийдэг. Хэрэг бид түүний үгийг хүлээж авахгүй бол үр дагавар нь бидэнд хүрэхийг зөвшөөрдөг. Петрийг л харъя л да. Петр бол айдсын асуудалтай ир хүн байсан. Мосе уур хилэнтэй, Давид хүсэлт ачаалын асуудалтай. Харин Петр аймхаа нэгэн байсан. Петр Есүсээс 3 удаа урвсан. 3 удаа худлаа хэлсэн. Харин тэрээр Библиэд дэх агуу төлөөлөгчийн нэг болсон. Хүндэтгэлийг авсан нэгэн болсон. Бид түүний зааж буйгаас харах юм бол тэр ингэж бичсэн байдаг. Бурхан түүнийг агуу байдлаар ашигласан. Лук 22:54 дээр тэр түүнийг баривчлан тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр холуур дагсаар очив. Холуур гэсэн үг нь бидэнд аль хэдийн нэг зүйлийг хэлж байна. Тэнд асуудал үүсмэгцэл Петр зайгаа авч холуур дагсан байна. Петр Есүсийг мэддэг байсныг хэн нэгэн мэдчихвэ гэж бодсон. Та нар ч гэсэн энэ дэлхий дээр байхдаа Есүсийг холоос дагаж байгаа юм биш үү? Тэгэхээр энд хэн нэгэнд хандсан санаа явж байна. Ням гаргийн өглөө та сүм дээрээ ирээд Христэд итгэгч найзуудтайгаа уулзахдаа жинхэнэ итгэгч хүн байдаг. Харин бүтэн 7 хоногийн туршид Христэд итгэдэггүй хүмүүстэй уулзахаараа ямар шуухан байдаг вэ? Өдрийн хоол идэж байхад тань хэн нэгэн бохор хошин юм ярихад та яадаг вэ? Эсвэл ширээ тойрон суугаад ажлынхаа хүмүүсийн талаар ховж ив ярихад та ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Би лав хаяад гараад явдаг шүү. Та нар миний юу яриад байгааг ойлгож байгаа үсттэй. Тэгээд л бид Есүсийг алсаас дагаж эхэлдэг дээ. Бид хэтэрхий шашинлаг нэгэн болж харагдмааргүй байна.
Хүмүүс хашааны дунд галтуулсны дараа тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа. Тэгэхээр юуны өмнө дуулал 1-р бүлэг дээр басамжлагчдын дунд суудаггүй гэж хэлсэн байдаг. Та хинтээ зүг сууж байгаадаа анхааралтай байгаарай. Нэгэн зар зөвхөн Петрийг галын гэрэл суухыг хараад анхааралтай ширтснэ. Энэ хүн бас түүнтэй хамт байсан гэхэд нь Петр энийг үгүйсгэж эмэгтэй түүнийг чинь би танихгүй гэжээ. Эхний удаа худлаа хэллээ. Удалгүй өөр нэгэн түүнийг хараад чи бас тэдний нэг шүү дээ гэхэд Петр хүнгүй би бишээ гэв. Хоёр дахь удаага худлаа хэллээ. Нэг цаг өнгөрсний дараа өөр нэг нь энэ хүн бас Галилийн хүн тул түүнтэй хамт байсан нь мэдээж гэлээ. Тэгэхэд Петр хүнгүй таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү гэв. Түүнийг ийхүү ярьж байтал гинэт дахиад онгодлоо. Есүс түнд дахиад онгодохоос өмнө 3 таа үгүйсгэнэ гэж аль хэдийн хэлсэн байсан. Мөн Есүс түнд Петр би чиний төлөө залбирсан гэж хэлсэн. Харин Петр эзэн минь баярлалаа. Надад таны залбирал хэрэгтэй. Би таны тусламжгүйгээр унаж бүдрэх сул дорой хүн шүү дээ гэж хэлхий оронд. Би хизээч тийм зүйл хийхгүй, би тийхгүй. Би тантай хамт өгөх болно гэж хэлж байсан юм. Тэгэхээр энэ түүхээс би өөр олон зүйлийг ярихыг хүсэхгүй байна. Харин эзэн ийм зүйл тохиолдохыг зөвшөөрсөн шалтгаан нь Петрийг өөртөө нүр тулахыг хүссэн байна гэж би боддог. Ойлгож байна уу? Заримдаа бид өөрсдийгөө бодит байдлаас илүү өндөрт боддог шүү дээ. Ингэснээрээ бид хувь тавиландаа хүрдэггүй. Ийм үед Бурхан үл ялэг хоош сууж биднийг унахыг зөвшөөрдөг. Ингэснээр бид өөртөө нүр тулж Бурхан бидэнд ямар их хэрэгтэй болохыг ухаардаг. Та нар надтай хамт байна уу? Сайн байна. Анхаарлаа хандуулаарай. 10 минут үлдсэн байна шүү. Тэгэхээр Петр 3 удаа худлаа хэлсэн. Дахиад онгодсон. Бүгдээрээ 61-р ишлэлийг харцгаая. Эзэн эргэж Петрийн зүг харав. Түүний харах яг тэр мөч ямар шуухан байсныг та нар төсөөлж байна уу? Юу гэж? Яг ээжийн харц шүү. Юу гэхээр ээжүүд яг тэгж хардаг да. Есүс ууралсан харцаар харсан гэж би бодохгүй байна. Түүний харц гонигтай, ятгаж ухааруулсан, бас хайрлсан харц байсан баха гэж би боддог. Петр зөв зүйл хийсэн. Тэр гүйн гараад гашуунаар уйлсан. Юу гэсэн үг болохыг мэдэж байна уу? Тэрээр нэн даруй хийсэн гмийнхээ төлөө алдаа зөрчлийнхөө төлөө гэмшин уйлсан. Бурхны хүсдэг зүйл ердөө энэ шүү дээ. Бид өөрсдийн гим нүглээ хөнгөө үзэж болохгүй. Бид гашуудан гимших ёстой. Би Бурхны гомдоож гим нүгэл хийхдээ үргэлж шаналж шархалдаг. Гэхдээ одоо би нүхнээс гарах ёстой гэдгийг мэддэг болсон. Би буруутгалын өрхөнд орохгүй. Учир нь эцсийн өдрийн хүртэл намайг унгах гадас дэгээ олон байгаа учраас шүү дээ. Амен. Есүсийн цус биднийг дахин ухаахад бэлэн байдаг учраас энд би цагаа дэмий алдах хэрэггүй юм. Библи Есүс одоо Бурхны баруун гар талд суугаад бидний төлөө үргэлжлүүлэн зуучлан залбирсаар байгаа гэж хэлдэг. Тэгэхээр та нар миний юу ойлгож ухаарсныг мэдэх үү? Миний зэрэг ухаантай толгой надад хэрвээ тэр үргэлжлүүлэн зуучлсаар байгаа гэдэг нь түүний залбирал надад үргэлж хэрэгтэй гэсэн үг гэж хэлж өгсөн юм. Та нар итгэж байна уу? Есүсээ залбираад байгаарай. Надад залбирал хэрэгтэй байна шүү. Одоо бүгдээрээ Марк 16 дугаар бүлгийн 4-р ишлэлээс эхлэн харъя. Есүс нас барж түүнийг хатан булшин тавьсны дараа хэсэг эмэгтэйчүүд би энэ хэсэгдэр жаахан наргаа болгоод дагалдагчид ирчүүд тэр үед орондоо хөвтцгээж байсан багтаа гэж хэлмээр санагддаг юм. Өглөө эрт боссон эмэгтэйчүүд хатан булш руу явжээ. Уучлаарай ирчүүдээ. Библиэлд л юм байгаа шүү.
Дээшээ харахтаа тэр буль чулуун хичнээн том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ. Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нүмерэг нүмерсэн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа. Тэр тэдэнд бүү гайх. Та нар цовдлогдсон Назарын Есүсийг хайж байгаа. Тэр амилсан. Тэр энд байхгүй. Харахтун түүнийг тавьсан газар энэ байна. Тийм ээ, алдрыг өргөөрэй. Тэр амилсан. Хамгийн сонирхолтой зүйл энд гарч ирж байна. Явж түүний шавнар болон Петрт хэл. За тэгэхээр нэр нь дурдгдсан ганцхан хүн бол Петр. Явж түүний дагалдагч нар болон Петрт Есүс та нараас өмнө Галил руу явна. Яг л айлцсныхан дагуу та нар тэнд түүнийг харах болно. Петр болон дагалдагч нарт энэ ямар их сайн мэдээ байсныг та нар төсөөлж байна уу? Тэд эргэж ирээд сонсож бид булшинд очсон боловч хоосон байна. Тэр амилсан. Тэнд нэгэн хүн бидэнтэй уулзсан бөгөөд тэнгэр элчиг байсан. Тэр та нарт ингэж хэлсэн. Бид та нарт ялангуяа Петрт хэлэхээр гүйж ирлээ. Хөө. Тэр амилсан. Петрт ямар сайхан сайн мэдээ байсан болоо. Би чамтай харилцаагаа таслаагүй Петр. Би чамайг оролцуулж байна. Нүхтийнхөө хамтаар ирж яг л хэлсний минь дагуу намайг хараарай. Нүхнээсээ гар. Бур утгалын өрхөнд бүү ор. Бидний амьдралд Бурхны хийсэн бүхнийг алдаршуул. Амен. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчиллийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол